өдрөөс сайн байцгаана уу? Сайн байна. Хоол идж байгаа сайхан боллоорой. За тийм ажилдаа явж ивэл манай подкастыг сонгож аваад баярлалаа. Тэгээд хичээлээ хийх гэж байгаа бол паузлжаад хичээлээ хийчихэд тэгээд сонсоорой. Тийм ингээд манай подкастаас болоод муу аваасаа гэж асуусгүй байна. Тийм. За тэгээд Last Christmas I gave you my heart, but the very next day you gave it away. За тэгээд шинэ жил юу нэ ойрхон болсон байна. Тэгээд настер хэрэг. Ерөөсөө настер орог байгаа. Тийм. Тэгтээ одоо ингээ хүчээр оруулах гад хичээгээд явж байна. Гэрэл асааж үзлээ, дуу сонсч үзлээ. Одоо кино үзье гэсэн бодолтой байна. Тийм. Харин тийм ээ би бас өчигдөр өрөөндөө гоё гэрэл чимэглэл энтер хийгээд тэгээ өрөөгөө жоохон ам оруулаад тэгээд бахан сторис Тийм үзсэн. За менежер албагийн ста. Don't want a lot for Christmas. There is just one thing I need. I don't care about the presents underneath the Christmas tree. I just want you for my own, more than you could ever know. Make my wish come true. All I want for Christmas is you. тэгэл ер нь хүчээр л оруулахгүй бол ер нь нас ахиад нэг шинэ жил минжилийг тоохоо болчихжээ. Харин тийм тэгэл ингээд өмнө нь сургууль тахад 2 сарын өмнөөс л орчдөг гэсэн. Тийм тэгээд би шинэ жилээр ингээд яг шинэ жилийн орой манай тийм проектор идэгэс ахгүй юу? Тэгээ би нөгөө нэг PowerPoint дээр ингээд презентац хийгээд асуулт хариултыг тэмцээн зохиодог ахгүй юу? Гэрийнхнийхээ доо. Тэгээд 20-30 асуултаа тэгээд зөв хариулсан үнд юм юу гэнэ шитааг ингээд өнгийн цаас хайчлаа скотчтцсан. Тэгээд тэрийг өгөн тэгээд хамгийн ихийг цуглуулсан ялагч болоод тэгээд би бас ингээд нэг цаас масаар цом мом хийцэн өрөмжлөн тэр хийцэн. Тэгээ өө хийлж билээ тэгсэн. Ялагч. За та манай эндэр дээр гарч ирэх сэтгэлээ болсон аа. Тийм жилдгээс. Тэгэл нөгөө шинэ жил болохоос өмнө 14 хоногийн өмнө хичээл амарчдаг. Тэр чинь 6 7 дугаар класс мах. Тэгэл хийх юм байхгүй. Тэгэл өдөрчөнгөө нөгөө асуултаа бэлдээл нөгөө юм хайчилж бэлдээл. Ихэнх асуулт нь чиний тухай. Би тэдэн хонд яасан бэ яа. Үгүй танин мэдхгүй асуултууд. Тэгээ ингээд слайдн дээр ингээд жүжигчний зураг гаргамтаа энэ хин бэ тэгж хэлдэг. Тэгээ дуу сонсох нь тэгээд тэр улсад шинэ жилийг юу гэж нэрлэдэг вэ? Тиймэрхүү мэддэг. Ямар хөөрхийн бас нэг тийм санаа юм шүү дээ. Тийм тэр чинь гэрийнхэнтэй гоё цагийг зугаатай өнгөрөх. Бид нар бол зүгээр манай гэр 12 бүр ингээд хүлээж бүр ингээд нойрны хүрэн байж хүлээж тэгэл оноо гаргачаал за унти гэл тэгэл ямар ч нэг тийм настр байхгүй. Тэгэл шинэ он гарах хүртэл ингээд гэрээ цэвэрлээл хоол хийгээл амар завгүй. Гэтэ бас гоё шүү тийм ингээл зурагтаа асууж ил тэр юмнуудаа хийж идэл зурагтаа нөгөө шинэ жилийн хашин шагнууд гараал дуу муу яваал. Монголын шинэ жилийн дуунууд бас гоё шүү дээ. Ширхгээр бодрон хайлах цаасан ширхгүүд сэвшүүлэх өвлийн салхин намуухан дулаахан сэтгэл хүртэл нэг л хачин таван чаргалтай шинжилий цагаан шин дулаахан амгалаа сэтгэл хүртэл нэг л хачин таван чаргалтай шинжилий цагаан шин дулаахан амгалаа. Тиймэрхүү. Тэгэл том болол
Миний сонирхол багасаал өнөө гэрийнхний сонирхол багасаал тэгэл ихээс Нөө зохион байгуулагчийн өөрийнх нь сонирхол буурчгаар тэгээд харин за тэгээд өнөөдөр ер нь шинэ жилийн талаар ярих юм байна. За. За шинэ жилийг ер нь л гэрийн дагаа тэмдэглэдэг үү? Ер нь яаж тэмдэглэдэг вэ? Харин тий нөгөө нэг хүлээж байгаа л тэгэл ангарахчдаг. Тийм их амар онц тэмдэглэдэг юм уу? Тэгэл нэг сарын нэгэнд нэг хамаатнууд дээр очиод нөгөө нэг үгүй хамаатнууд дээр очтгүй. Хамаатнууд манад ирдэг байхгүй. Тэгэл би нөгөө нэг амар аяг тав угаагаал хоолмол салаад малаад гээл тэгэл нэг тийм хүний баяр юм шиг би нэг баярлахгүй юм шиг санагдал. Тийм тэгэл нэг тийм сонирхол санагддаг. Тэгэл ирсэн хүмүүстэй л бэлэг мэлэг өгөөл бас бэлэг хайж бас дэлгүр мэлгүрээр явна. Тэг би энэ ч нэг хийхгүй л тэгтэл ээжиг дагаа явж байгаа. Бас нэг ажил болчтой. Тэ нэг бэлэг авахаар амар гоё шүү те нэг идэх юмтэй. За өөрөө хэдэн наснаас бэлэгний тооноос хасагдсан бэ? Тэгэл 18 хүрэл хасагдсан баг. 16 ч лөө. Яг тийх үеэр ер нь тэгэл хасагдсан юм байна дөө. Тэр хүртэл бол амар их авдаг. Аав ажил, ээжийн ажил. Тэгэл анагийн ажил мэл. Тэгэл нөө хамаатан болгоныхаа ингээл гэр бүлээсээ гээл тэгэл бүр амар зүг бэлгээ тоолж молдог шүү дээ. Тийм тарагдч марагдал. Тэг ер нь л гацуурны доотл битүү бэлгтэй тэгэл бас аав ээжийн найз нөхдөд ингээ шампанс гинтер хөгцөн тэнгууд ингээл амар их шампанс гэдэг байсан санагдаад итий. Ботхоор одоо харин тийм ээ тэгэл одоо ботхоор баахан чихэрч юм сэтгэл нэг өдлийн гоё юм шиг. Ер нь тэгэл энд ирээл ер нь бэлэнээс хасагдаал тэгэл гэрийнхэнтэйгээ одоо он гаргаагүй дөрөвтгчэлтэй болох гэж шээ. Тийм байна. Тэгэл уцаар ярихаар амар гоё. Торт март бэлтцсэн. Тойроод суудсан. Бас гоё. Одоо хамгийн хүсэж байгаа зүйл бол яг гацуураа харж агаад бууд салаад идэх чиг шиг. Тий яг нөгөө X төцийн үлийн нэмсгэл үзэх. Тий. Хамгийн гоё нь ер нь X төцийн хэдэгсэн шүү дээ. Тий. Тэгээ тэрний өмнө нөгөө цэнхэр дэлгэц. Тий. Тэр айгуу гоё. Тэр чинь үндэсний телевизийнх байсан баг тий. Гэхдээ тэрийг би яг нөгөө бүр жомс болохоор яг бүтнээрээ санахгүй байгаа юм л та. Зүгээр л нөгөө гоё байсан нь ингээд санаанд үлдсэн. Тэгэл юу гардгийг нь бол санахгүй. Тий. Тэр нэг юм студид нэг юм хиймэл засмас оруулсан. Тэгэл нэг ах эгч нар гүүж ирээл нэг хөгжим тоглол нэг жоохон зохиомжтой. Тэгсэр нөгөө дуучин муучин тоглолцсон тий. Тэгээ нэг тэр жилийнхаа нөгөө хит болсон дуунуудыг нөгөө нэг дууныхаа үгнээс сэтвлээ зохиомж хийцэн. Тэгээ дууга тэр студид тоглохын өмнө тэр зохиомж нь гарлаг. Тэнгүүт тэрэндээ нөгөө нэг дуучид бүжигчид жүжигчдэн тоглолцсон тий. Хөөхөн байдагс шүү. Сэнд яагаад Крисмсийг 100 сар гэж орчуулсан юм бол? Сар тийм нэрээ. Зулсараас аюу гоё үг шүү дээ. Тийм. Тэгээд 100 сар гэдэг нэртэй хүмүүс бас байдаг тийм. Гоё нэр. Тийм ээ тийм. За. Чамд бэлдсэн юм юу вэ? Дугаар дээрээ. Нөгөө нэг шинэ жилийн талаар нөгөө нэг одоо шинэ жил гарах үед одоо ингэх юм бол ингэн нэг тийм бухар сэсэг өмнөд байдэн штэ тий. Тим юмнууд гарсан. Бараг л нөгөө нэг юу лээ шампансыг оргилж моргиллоод юух юм бол бараг оргилна. Эсвэл нөгөө шампансыг нэг таганд оногдвол тэр жилдээ азтай юм уу? Тий. Тэр айгу үний юм санагдаж штэ нөгөө нэг жилжингээ ганцаардахгүй тулд яг 12 цаг болоход хайртай үний ч юм уу тий үнсдэг. Try to imagine a house that's not a home. Try to imagine a Christmas all alone. That's where I'll be since you left me
our tears could melt the snow. What can I do without you? I've got no place to go. It'll be lonely this Christmas without you to hold. It'll be lonely this Christmas, lonely and cold. It'll be cold, so cold, without you to hold this Christmas. Friends дээр бас гараад идэв шүү дээ. Тэр тэгээд яг 12 болох үед үнсгэжтэй байна. Тий. Нөгөө нэг Чандлер Моникаг үнсгээд тэгээд нөгөө хинд Joey-д нөгөө хилээд тийм жоохон төлөвлөгөө зөхиод байдаг тий. Тий. Тэгсэн чинь нөгөө Joey ростер очсноо. Илээ дүүгээ үнсэх юм уу? Бибиг үнсэх юм уу? Рэйчл угаасаа үнсэх байх тий. Тэгсэн чинь за Фиби. Рэйчл очсноо. Намайг үнсгүү Чандлерыг үнсэх. Хой сандрээ. Өөр яг гоё тохирсон байдаг. Одоо ингээд яг энэ подкастыг сонссон хүмүүс бүгд яг 12 цагийн үед өнсөх хүний хайхдаг. Яа. Өөрийгөө л өмсгээс. За тэгээд дараа жилдээ хостой болоорой гэж ирөөе. Сонсож байгаа хүмүүс 5 үний нэгдэнэ. Нэрээ манайхыг 5-аас их хүн сонсдог гэсэн. Ямар ч сан 10 бол сонсд юм байлээ. За тий. сайн байна баярлалаа. 16-17. За тэгээд он гарсны дараа таны гэрт хамгийн түрүүнд орж ирсэн хүн чинь таны шинжлэлийн өнгө аясыг тодорхойлдог. Ямар амар юм бэ? Тэгэл жоохон бүтэхгүйгээр одоо хамгийн түрүүнд шар үстэй эсвэл улаан үстэй хүн орж ирвэл зүгүүд л авчирна гин. Ямар амар. Тэгээд бараа үстэй өндөр царилх хүн байвал мөнгө авчирна, хоол авчирна гин энэч тэгтээ бодлоо. Нөгөө нэг үсэн шараар будуулангуудаа нэг айлыг хорлж орж мөрсөн. Муухай тий. За тийм юм байна. Тэгээ шинжлэлээр яг шинжлэл ихний өдөр 1 сарын 1-нд хогоо ер нь гэрээсээ юу ч гарахгүй, хог ч ихсэн хаяхгүй явал сайн байдаг гинэ. Тэгвэл нөгөө эд баялаг ихтэй байна гинэ. Бас шинийн нэгэнд таажуулахгүй гэдэг чинь шүү дээ тийм. Тэгээд 1 сарын 1-нд бас шинэ хувц өмсөөл тэр жилчингээ шинэ хувц өмсөөд эд баялагаар дүүрэн байна гинэ. Зүр нэг шинэ хувц авчаад хадгалж байгаа тийг 1 сарын 1-нд гаргаж өмсөв. Гэтэ нөгөө гинт нэгэн ботгдчихлоо. Манай надад шинэ жилээр нэг бууч бэлгэлжээс авахгүй юу? Тэг би тэр жилчингаа амар хим нөгөө нэг зүйлт бууч тийм чимэглэл амар хүнээс бэлгэнд аваадсэн шүү дээ амар сонио. Тийм үү? Би ингээ яг бодоодсэн чи яг ингээд бүр амар олон 3-4 зүйлт тэгээд 2-3 бууч авцсан заяо. Бэлгэндөө янз бүрийн баяраараа. Тийм манай найз яг Америкаас ирснээр зүйлт өгч мөгөө тэгсэн чи манай ихч цагаан сараар нөгөө нэг юу эмэг тэгээд зүйлтний нөгөө нэг хослол өгч мөгөөд ямарсан тийм бас учиртай. Харин тийм. Тэгсэн чинь яг он гарах мөчтэй амар их чанга дуу чимээ гаргуул сайн гинэ. Яагаад тэгсэн чинь муу энерги сүнс сүдрийг зайлуулдаг. Монголчууд чанга дуталд нөгөө шампаск нь бууднангууд гэл орилдсон шүү дээ. Тийм. Тэгээ 1 сарын 1-нд төрсөн хүүхдүүд дандаа азтай байдаг гинэ. За энд мэдхгүй. За өөр юу бэ? Өөр би болохоор нөгөө нэг
яагаад гацуур мод ингээд чимгэлдэм бол ер нь яагаад гэртээ гацуур мод оруулж ирдэм бол гэж би бодоод гайхаад тий ингээд нэг жоохон юм уншиж үзгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг бас Христийн шашин машинтай холбоотой юм билээ л дээ. Тэгээ ер нь шинэ жилийн гацуур мод биш нөгөө 100 сарын гацуур мод гэдэг юм бэлээ. Christmas tree гэдэг. Rocking around the Christmas tree at the Christmas party hop. Тэгээд тэр нөгөө нэг ер нь Германд ер нь бол анх дэлгэрсэн. Тэгээд Христийн төрсөн өдрийг угаасаа тэмдэглэдэг шүү дээ. Нөгөө Christmas-ийн баяр чинь. Тийм тэгэл тэр мөрөнтэй тохиолдуулаад дээр нөгөө өвөл ганц байдаг мөнхийн ногоон байдаг мод бол гацуур мод. Тийм тэгэл тэр модыг ингэж нөгөө нэг гэрэлтэй лаа гэлүүдээ зүрхэн лагаар ингээд чимгэлж юм ааш. Тэгээ тэр нь болохоор 17 дугаар 100 мууны үед Германд тэгж дэлгэрээд тэгсэн чинь тэр нь Америкт болохоор бүр 19 дугаар 100-д орж ирсэн. Бүр амин нэлээд хожуу орж ирсэн. Тэгсэн чинь яагаад хожуу орж ирсэн бэ гэхээр нөгөө нэг хүлэн зөвшөөрдгөө ингээд нэг тийм амар утгагүй зүйл мүл гэж амар боддог байсан юм аашийн. Тэгэл нөгөө нэг цагаачлал 19 он монд нэлийн дэлгэрсэн юм уу да. Тэгээд ер нь цагаачлалаар орж ирсэн европчууд тэгээд ер нь модыг гацуур модыг ингээд дэлгэрүүлээд гэр мөртөө тавиад тэгээд тэрнээс өмнө Америкт нөгөө нэг гацуур мод зод тавих юм бол торгуулж моргуулдаг гэсэн гэсэн. Тийм. Тэгээд ер нь нөгөө амар олон юм тэгж тавиад харна тэгсэн юм шиг зам итгэхгүй. Тэгээд өөрчлөсөн Christmas-тэй л холбоотой. Тэгээд тэрийг нь яг нөгөө нэг он гарах хүртэл байлгачд юм байна шээ. Тэгэл манайхан орсууд л ер нь тэгээд бас сураад. Тийм сураад. Тэгээ манайхаа орсуудаас сураад. Тийм манай шинэ жил ер нь тэр чигтэл Оросоос л холборлсон тийм. Тийм одоо нөгөө нийслэл салаа. Тийм. Шампанск буудуулах, мод засах, ерөнхийлөгч. За тэр өвлийн үгэн. Тэгээд он солигдох үед ерөнхийлөгч үг хэлэх мэлэх гээд тэг ер нь Монгол нэг онцлог нь гэх юм бол зүгээр ёолкон дээр мөнгө тавих л нэг онцлогтой байх. Бусдаар бол зүгээр тэр чигтэл Оросыг л дөрөөсөн. Тэгэл манай ангийнхан монголчууд яаж тэмдэглэдэг хэрэг яг орс зүгээр бити өөр юм асаа. Зүгээр орстой л адилхан. Тэгэл утчихаа. Ханд. Тэгээ тэр бас нэг Оросын өвлийн үгэн чинь Санта Клаусаас арай өөр идэв штэ. Ингээ нөгөө цэнхэр хувцастай. Тэгээд цас охин дагуулсан. Цас охин нэм титэм тэгээд нөгөө тэр нь болохоор ямар учиртай вэ гэхэлэр зөвлөлтийн үед одоо ямар яг шашин шүтгийг ингээ хориглоогүй ч гэсэн одоо тэр ингэж илт гаргаж ингэж яг ер нь бол хориглосон жоохон дарцсан байсан. Тэгээд Санта Клаус бас Христийн шашинтай холбоотой учраас Оросууд өөрсдөө тийм нөгөө персонаж зохиогоод өвлийн үгэн цас хоёрыг зохиожсэн юм бэл. Тэгээд ер нь Монголынхаа ч гэсэн анзаараад тахад бас ингээл цэнхэр хувцастай цас охин тэгэхээр бас Оросоос санаа авсан бах тий. You better watch out, you better not cry, better not pout, I'm telling you why. Santa Claus is coming to town. He's making a list, checking it twice. He's gonna find out who's naughty and nice. Santa Claus is coming to town. Бас тийм учиртай юм байлээ. Өөр чинь ингээ шинэ жилээр гой наастар оруулдаг зүйл апельсин. Гэтэ би яг нэг шинэ жилээр манайхыг тэгж апельсин мандрин идтгээс ахгүй юу? Надад тэртэй холбоотой дурсан ч ахгүй. Тэгээ энд ирсэн чинь яг шинэ жил төхөөрөл дэлгүүрсэн шинэ мандрин гарчдаг. Тэгэл яг одоо болохоор яг ялтчгүй яг шинэ жилтэй холбож боддог болсон. Яг ингээл үнэртэй л амар гоё. Дэлгүүрт орохоор шинэ мандрины өнөртэй л. Тэ нэг
хуучны нэг шилэн Орсын ёлкны чимэглээд штий. Тийм. Тэр манайд амар их өдгс. Тэг ингээд жилээр багсаар байгаа одоо нэг 3-4 хөлөлдсөн баха. Тэгээд уус зархаа хэлсэн. Тэр бол амар санаанд оруулдаг шинжилгээ. За чамд юу нөгөө нэг тоглоом гэсэн чинь нөгөө мистер Бэний нэг юу гэдэг чинь нөгөө дэлгүүрт ороод тэг ингээ хоёр тоглоом ингээ хоёр гартаа барьж үзээд тэгснэ ингээд нэгийг доош нь шидсэн чинь нөгөөх нь хагарчдаг байхгүй юу? Нөгөөдхийн доош нь шидсэн чинь нөгөөх нь пяурн болохоор нөгөө ойгоод буцаад ирчихдэг байхгүй юу? Тэгснэ ойж ирснийг барингуудаа болж ийн гэсэн авчдаг зэ. Нөгөөдх тэгээд тэр чигтээ хагараад унтсан. Мистер Бэний нэг тийм шинэ жилийн юмнуудаас амар хөөрхөн байд юм уу? Яг гоё настр оруулахаар тэгээд нэрээ нөгөө нэг мөнгө яагаад тавьдгийг чи мэдхүү? Би мэдгүй. Би бас мэдгүй л дээ. Тэгтээ би ингэж бодсон. Ингээл нөгөө нэг дээр үед ингээл дээр үед ч гэж ер нь ингээ аав ээж нарын найз нар ингээл орж ирсэн хүүхдүүдэд мөнгө өгч мөгдөн штэ. Тэгэл авахгүй махгүй яах гэсэн мах гэсэн гэхээр нь л зөвөр ёлкон дээр нь тавьцсан болов. Тэгээд нөгөө дараа орж ирсэн хүмүүс нь ингээ санаа зовсондоо болоод яна мөнгө тавих хэрэгтэй багтаа гэж одоо мөнгө тавиа да. Тэг ер нь тэгсэн болов гэж боддөг. Тэг манайхны өгөөмөр зантай л амар холбоотой. Шинэ жилээр биш ч гэсэн ер нь ингээд айлд орохороо жоох хүүхдэд нь юм өгөх хэрэгтэй. Айл ямар нэг юм барьж орох хэрэгтэй. Гэл тэрнээс шалтгаалсан байна тий. Тэг ер нь нөгөө монголчууд чинь ёлкийг хамгийн бага хүүхдэд зориулж тавьдаг мавдаг тий. Ингээ хүүхдгүү бол ёлк цасгүй мосгоо ч шиг сонсон юм яриад тэр чи баярын л нэг хэсэг штэ тий нэг том хэсэг штэ. Тэгсэн чи ингээд харин бага хүүхдтэй тэгснэ би зүгээр тий 11 жилийн дараа ёлк алдаж малтаадчих шиг тий. Манай дүү гарсан чи одоо энэ дүүгийн чи ёлк ч шиг. Харин би тэг нөгөө нэг бага хүүхдтэй юу. Тэгээд жил ирэх тусам ингээл би томор ол манай ёлк жижигрээ. Өөр аах ингээл натаас ингээл 2 дахин өндөр ёлк гэдэг гэсэн байхгүй юу. Тэгэл нэлийн олон жил тасж байгаа л тэгэл ахлахаа ингээд орсон чи нөгөө нэг зун балкон дээр хураачдаг. Тэгээд ингээд гаргаж ирэхэд амар их ажил болоод тэгээд засахгүй болоод тэгснээ ингээд нөгөө нэг метр 50 өндөртэй жижиг ёлк дэлгүүрээс аваад тэгээд нэг 2 жил засчаад тэгээд би дахиад ингээд оюутан болсон чинь юу дахид засхайлаа зүгээр нэг 50 см-ийн ёлк авчихсан байхгүй юу. Тэгээд тэрийг нэг 2 жил мэл зассан баг. Тэсэн чи энэ жилээр уцаа шсэн чи нэг 20 см орчим ёлк аваад тавьсан. Манай гэр өнгөрсөн жилийнхаа нөгөө нэг 50 см-тэй ёлкыг олохгүй нэг амар жижиг тавьсан байлээ тий. Нэг тиймэрхүү. Тэр баг манай өрөөнд байгаа ёлктой адилхан юм шиг байна. Манай өрөөнд нэг ширээний нэг жижигхэн ёлк гэдэг байхгүй юу? Манай өрөөний ох авсан. Тэр тиймэрхүү юм шиг байна. Зя 2019 онд тавьсан зорилгонуудаа биелүүлж чадсан уу? Ер нь фейлдэл дууслаа. Ер нь тийм хэцүү байлуу гэл амар зодно гэж орсноо зодуулаад нөгөө яах гэж байгаад яалаа. Гэ бүр ингээд амар том юм бодсон байс. Тэгэл харин би бас ингээ нөгөө нэг түрүү өнгөрсөн одоо энэ жилийн ихэнд бичсэн нөгөө дэвтэрэн дээр бичсэн байсан байна л да би. Таарсан чинь 50 ном уншина. Чи одоо гарахад 10 хоног дутуу байна. Би 4 дахь ном уншиж байгаа. Ийм л энэ одоо тэгээд тэгтээ ах вэ. Тэгээ энэ онд болсон гоё онцлог үйл явдал. тий онцлог үйл явдлуудаас хуваалцаач. Зааж яасан бол гүй ер нь амьдрал амар утгартай. За.
Чамд юу? Та нар тэгсэн онцлог үйл явдлаа бидэнтэй хуваалцаарай комент хэсэгт. Уншаад баярлалаа шүү. Чамд тиймэрхүү юм юу болсон? За оны ихээр бараг л ганцаараа аялж үз. Хаашаа? Евро Германд л явсан. Тийм шүү. Тий. Бараг л ганцаараа тэгтээ очиод бол нэг гэрийнхэн байсан л та. Тий. Эндээс л ганцаар явсан хэрэг. Тий. Тэр бол тэгтээ гоёсэн. Тий. Тэгээд анх удаа нөгөө Орос Монголоос өөр газар очиж тий. Гоё юм лээ. Цаашдаа зөндөө явах хаа. Тий. Тэгээд 100 болохоор яг анх удаа нөгөө бас яг ч анх удаа биш юм аа. Тэгтээ ажлын байран дээр гарч утсан. Тийм байна. Тий. Тэгэл болоо доо. Харин тийм. Амьдрал их утгартай. Chestnuts roasting on an open fire. Jack Frost nipping at your nose. Yeah. Yuletide carols being sung by a choir, and folks dressed up like Eskimos. Everybody knows a turkey and some mistletoe help to make the season bright. Yeah. Tiny tots with their eyes all aglow will find it hard to sleep tonight. They know that Santa's on his way. Тэгвэл таны 2020 оны за нэг амар зориг гэхгүй маа ихт ингээд хийж үзнэ гэж бодсон юм байна уу? Шивээс хэлж дээ. Пирсинг. Би ер нь тийм нас жоохон айгаад тэгээд одоохондоо л яг бүрний амар хүссэн юм бол алга зүгээр яг жоохон бохтой жоохон боддог байсан. Тэгээ одоохондоо нэг тийм бодохгүй байна. 20 онд хийн гэсэн төлөвлөгөө бол ер нь энийг нэг 4 жилийн өмнөөс л ярьдаг байсан. Амар олимп үзнэ гэж ярьдаг байсан байхгүй юу? Тэгээ ер нь одоо худлаа хаа. Яг олимп гарах үеэр би яг дадлага тий. Тэгээд бодвол баг буцаад наашаа ирж мэрх гэж байгаа нэг тиймэрхүү л үе явах. Би танд нэг зөвлөгөө дадлага шүү та. Тийм үү. Тэгэл дадлагын чинь олимп чинь тэгэл ганц л 4 жилд ганц л. Харин тийм. За мэдгүй. Тэгээд буруу юм дураад зүгээрээ татагдээ юм тийм татагдээ. Тэгээд амар тиймэрхүү юм боддог байсан. олимп үзнэ гээд тэгээд одоо тэгээ худлаа ах уу тэгээ хичээл яг дуусаг байгаа болохоор тэгээд олимп хэдэн сард болтыг? 8 сарын дундуур ер нь болдог. Дадлага дуусгачих болох юм шүү. Үгүй яг болох баха. Гэтэл худлаа алах баха. Тэгэл өөр одоо төлөвсөн юм мэдгүй. Тэгэл хичээлдээ л явах бах. Тэгэл ер нь одоо 50 ном гэж төлөвлөе даа ч гэсэн. Энэ жил ч гэсэн 50 ном уншина гэж төлөвлөнөө. Тэгээд болох үсттэй. Тэгээд би болохоор Японы хэл сурмаар байгаа. Энэ онд тэгээд төшөө Францлээ сайжруулмаар байгаа. Ажилд орно. Тэгээд чинь швейц хэлмээр байна.
Тэгтээ энийг аав ээж сонсож байна уу? Тэс тоол юм а би хэлэхгүй. Тэс энийг хасч байна. Хасгүй. Тэгтээ хотлоолохгүй бас. Би бас айгаад идэх нөгөө вирус авчих болов. Тэгээд өөр төлөвс. Тэгээ мөнгөө цуглуулад нөгөө нэг пиан завмаар. Тэгээд пензнууд биш пенз тоглуулагч аваад тэгээ бас пензнууд аваад. Тий. Тэг иймэрхүү юмнууд бодсон байна да. Гоё юм аа. Та нараас төлөвлөж байгаа зүйлээ комент хэсэгт үз. SoundCloud-ийн комент хэсэг, Apple-ээр сонсож байгаа бол ревю бичээрэй. Инстагаар бүр ингээд эморч меморх юм бол шууд хай май гэж бичээрэй. Түл ярилцсан шүү. Тэгээд Insta story-ндас ширээрэй. Одоо манай Instagram 81 followerстай байхгүй юу? Тэгээд нөгөө team бизнес хаягууд 100 хүрчүүл статистик харж болдог. Тэгээд битээр статистик харах хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр сториндээ хийгээд өгөөрэй. Харж чадахгүй байгаа шүү. Хэдий эрэхтэй хэдий эмхтэйг сонсож байгааг мэдэхгүй л байгаа. Тий. Ханаас сонсоод байгаа тий. Хэдэн хүн сонсоод байгаа Хэдэн насны хүмүүс. Тийм. Харах хэрэгтэй байгаа. Жишээ нь манай аав ээж мэнчнээс сонсч л байгаа. Тий. За. Тэ шинэ жилийн кинонууд. Мэдээж хэрэг гэртээ ганцаараа. Гэтэ ганцаараа 2. Гэртээ ганцаараа 3 Гэтэ ганцаараа 4 гэж байд юм уу? бэдээ. Тэг кино гэснээс нөгөө нэг 2 гэр бүл би ингээд гэртээ ганцаараа үнтгэх нэг настр урддаг байхгүй юу? I'm dreaming of a white Christmas, just like the ones I used to know, where those treetops listen and children listen to hear sleigh bells in the snow. Тэг энэ кино үзэхээр ороод иттээ. Тэг энэ кинонд юуны тухай ихлээр 2 гэр бүл ингээд тий өөдөөдөөс харсан байшинтай. Тэг чимэглэлээр ингээд 2 аав нар амар өрсөлдөд байдаг. Тэг бүр амар экстра юм хийгээд ингээд бүр гэрлийн шоу гэж мэгээд сансраас харагддаг болгоно гэж мэгээд тэгээд тэгсэн чи сүулдэ гэрийнх нь уурлаад яваад байдаг. Амар гоё шинжлэх кино байгаа. Тэгээ нэр нь болохоор Deck the Halls 2006 оны кино. Гэтэ хүмүүс үзчихсэн баха тий. Үзчихсэн бах уу? За тэгээд өөр чин Grinch. Би өнгөрсөн жил нөгөө нэг хотынхонтойгоо ингээд Grinch үзэж агаад нэг хүүхэлдэйн киног нь үзэж агаад тэгээд унтцсан байсан. Хотынхан гэж битэрт үзвэл үү? Үгүй. Яарчлээсэн. Өөр хүмүүсээс. Тэр Google-тэй кино өнгөрсөн жил гарсан Google-тэй кино. Тэр жах уйтгартай талтай тий. Тэгтээ хөөрхөн байсан. Тэ нөө эмэлгэсэн үү? Үгүй. 4 зүйлсаар гээд. Тийм. Энэ 2 хос суугаад тэгээ нөгөө гэрийнхэнтэйгээ биш аялал явах гэсэн чинь цагаагаар явуулмаас онгоцны нисгээ болоод тэгээ гэрийнхэнтэйгээ шинжлээ тэмдэглээгээд тэгээ өглөөнөөс хойш айлуудаар яваад тэгсэн чинь хоёулынхаа аав ээж нь салаад өөрөөр хүмүүстэй сууцгаацсан. Тэгээ нөгөө нэг 4 айлд очих хэрэгтэй болсон. Оо. Тий. Тэгээ амар бүр татаадаг гэнэ. Өөр хин.
Энийг бас үзег бодол үзээрэй. Амар хөөрхөн кино Үзмээр юм шүү. байна. Four Christmases гэдэг. Бас амар хөөрхөн кино. Би ч юм таартай. Аха. Би ч Гэдэг кино үзсэн үү? яа бүр тэгдэг байсан тий. Тэгээд ингээд нөгөө манай подкастыг сонсохоор заавал ингээд сонсож байгаа юмнаас юм сурах хэрэгтэй гэдэг гэсэн үнэн үү? Энэ дугаар жоон сурах юмгүй дугаар шүү. Уучлаа. Үнэхээр уучлаа. Is it too late now to say sorry? 'Cause I'm missing more than just your body. Oh, is it too late now to say sorry? Yeah, I know that I let you down. Is it too late to say sorry now? Тий. Ойлгоорой. Тэр нэг шинэ жилийн эд шид тийм тохиолдсон. Тохиолдохоо Слойрын видео юмс. гуйхаач. Амрууд гартай. Би зүгээр өдөр болгон л жижиг гэдэм чинь аа. Амьд байна гэдэг чи өөрөө ичээд. Тийм. Аав ээжтэйгээ хамт байна гэдэг чи өөрөө ичээд. Тэгээ тэр нөгөө нэг Москвад юу болсон гэсэн тий. Дэлбэр. Тийм ингээд за би дахиад нэг сарын заяа. Шинжилээр болж исэн тийм юмнууд гэж байгаа байхгүй юу? Шинжлэлийн эд шид. За ямар ч байсан 2010 онд нөгөө нэг өөрийгөө золиослогч террорист нэг он гарах мөчд Москвагийн улаан талбай дээр ингээд өөртөө биендээ юм тесрэх бөмбөг зүгээд ингээд дэлбэлчихсэн юм байна л та. Тэгсэн чинь нөгөө нэг хэдэн цагийн өмнө тэндээ очихоос өмнө утсан зүгээр нөгөө спам мессеж ирээд шинжлэлийн төргийн энтергээ тэгсэн. Тэгсэн чинь утсан чичирсэн чинь нөгөө нэг тесрэх бөмбөгөө ингээд юу яагаад ажилуулад ягаад чи тэгээ нөгөө нэг ганцаараа л дэлбэрсэн гэд тийм юм болчихсон бэл. Тэгэхээр бас яг ингэ нэг шинжлэх хийж юм шиг тэр олон гимгүү хүн үхээгүй тий ямар нэгэн далдын юугаар ягаад ч тэр мессеж ирсэн тийм болчихсон бэл. Спам мессеж. Тийм сонирн байхгүй тэр айг бол робот л явуулж байгаа шүү дээ тий. Би нөгөө нэг өмнөх дугаар дээр ярьжсэн шүү дээ. Ингээд оноо ганцаараа гаргаж ирсэн гээд. Тэг нөгөө нэг аав ши тий нөгөө нэг юу ан гээд олон үнэтэй газар нөгөө нэг бөмбөг дэлбэрэлт бол яах юм ах ингээ би дийж ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр нас Москвад нэг тийм болж исэн гэхээр бас яг тийм ер нь юу ч болоо илээ. Ер нь тэгээд хүний нутагтай хүмүүс олон хүн амьттай газраар явах ер нь димэдээ ялангуяа баяр ёслолын үеэр тэгээд гэртээ оноо сайхан аюулгүй гаргацгаагаарэ сонсож байгаа хүмүүсээ тэгээд нөгөө нэг өнгөрсөн жилийн шинжилээр бас өглөөс 1 сарын 1-нд ирсэн чинь Холливуд тийм тэмдэг гэдэг штэ Холливуд тэр нэг Холливуд болгоцсон. Тэсэн чи 76 онд нэг хүн хамгийн анх тэгчихсэн бэл. Нөө пранк маягаар тэрийг Холливуд болгочихсон бэл. Яаж тэр идэгдэг вэ? Тэр том юм руу авирч байгаад. Тэр нэг Нью-Йоркийн Times Square дээр он гаргана гэл амар сүртэй болд нь штэ. Тэгээ нөө амар хүн цугларсан. Тэгээд 0 энтер орох боломжгүй учраас зарим хүмүүс нөө том үний жих хүмсэд авралцдаг ёо. Манай энэ оныг Нью-Йоркд гаргана гэсэн яг Times Square дээр. Тэгээд аавда илнэж шиг. Яар гоё. Аавда нэг юм загсан. Та яг ингээд нэг хүн тэрж байгаа юм шиг зургнууд амар их ахуулаараа дээ ирэхээр чи би фотошоптод өөрийгөө тавьчихсан. Юу захихын ихээр тийм л юм захиж байгаа.
зөндөө их зураг авахуулаарэ тий. Яг хажууд чи хүн байгаа юм шиг авахуулаарэ. Зайтай авахлаарай. Дэлхийн 1-р дайны үеэр Японд байсан герман цэргүүд заяа Бетховны 9-р симфонийг тоглуулж илтэй шинжлэхээр тэгсэн чинь тэрнээс хойш Японд Бетховны 9-р симфонийг тоглуулахын шинжлэлийн уламжлал болсон гэдэг. Вау. Ямар гоё. Тэгэл дайтж байгаа л тэгэл баяр болох бүчэд нэгдээл хөгжим зүг сонсоол. Тэгсэн шүү дээ. Одоо яг энэний дараа 9-р симфони явахлаа. Nice. За сонсоорой. За тэгээд шинэндээ гинт эрүүл хоол идээд дасгал хөдөлгөөн хийгээд ном уншаад хитрхи нөгөө хэцүү биш жижигэн зорилгууд тавиад тэгээд тэрэндээ хүрцгээгээрээ. Гэтэ манай подкаст дуусгалаа үлдээ. Зүгээр л. Чи энэ жил гоё юм болоогүй гэлсэн хоёлоо подкаст хийж эхэлсэн шүү. Тийм биш тий. Энэ бол бит хоёрт хоёуланд нь яг зэрэг тохиосон яг онцлог үйл явдал. Яг давхцал. Тэр нөгөө нэг бодоодсэн чинь одоо ингээд цас бол бас бид нарт амар их настраа оруулалт нь шүү дээ. Ингээд цас оронгууд л яа одоо ингээд цас ороод тэгэл 12 сар болоо шинэ жил болно гэл ингээд бид нар шууд тэгж боддөө шүү дээ. Тэгэл юу н ингээд цас ордгоо газрууд ингээд шинэ жилийн наастар яаж орд юм бол гэж бас бодоод тэгээд жоохон төсөөлөхөд бас хэцүү байгаа байхгүй тий. Тэгээ одоо ингээд Монгол оюутнууд ингээд одоо хаач тий Таиланд, Вьетнам, Тайван энэ төр тий тиймэрхүү газар сурж байгаа бол бас жоохон уйтгартай байдаг бах тий. Тэгэл амар подологтой шинэ жилээ гаргаж мараа тий. Амар ямар цас байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг Вьетнам, Хятад энтрийн нөгөө газар мод нь амар сонин нэг тийм мөчөр шиг юм байт юм лээ. Тэ нэг юм тэрийг бас нөгөө өөр үг мөхт нэр мэртэй. Тэгэл тэр хүмүүс мод дотоо засаал шинэ жилийн хоол унд хийжтэл настар оролт багтад улаан газарт амьдэрдэг хүмүүс. Бас тэгтээ өвлөн дараад зүүн алууцах бас гоё шүү. Ном ясараа тий. I really can't stay. Baby, it's cold outside. I gotta go away. Baby, it's cold outside. This evening has been Hoping that you dropped so in. very nice. I'll hold your hands. They're just like My ice. mother will start to. Жилийн дөрөв үйлрэл тулаахан байна гэж тэ үсэж байгаа. Гэхдээ тэр хүмүүс нөгөө нэг тэр газруудад нөгөө борооны үйлрэл мэлрэл гэж байдаг болохоор бас энэ Москвагийн чимэглэл бүр алдаг тий. тэгэхээр бидний мэдгээр л Москва л ах тэрнээс нөгөө нэг тэр нөгөө хаана нэлээ Герман Европын орнууд Европын орнуудын тэр нөгөө нэг гудамж байдэн штэ тий нэг жижигэн барилгуудын дундор нэг амар гой гэрэлнүүд ингээд чимгэлцэн. Тэгэл ингээд нөгөө гудамжны нөгөө задгаад хоол тэгээд дэлгүүр мэлгүүрүүд амар гой юм зардаг тий. Ёо. Тий. Тэгэл Японд бас нэг тиймэрхүү юм байд юм шиг лээ. Нөгөө Японы тэр гудамжийн чимгэллүүд нас амар гоё юм шиг лээ. Тий. Тэгээд Хятадын бас айгуу сүртэй нөгөө нэг мөсөн хотхон хийдэг. Тэр мөсөн хотхнууд нь бүр амар том та нар ингээд Google-ээс хайж үзэх юм бол бүр ингээд
сүртэй юмнууд тийм лээ. Аха. Тэгээ Европ тэгээ нэг хоолнуудынхаа аж байгаа нөгөө жимс синамон энтрийг нэг вино буцалгаад бид штэ тийм. Тэр чи юу гэдүүлээ? Глинтвейн. Тийм. Jingle bell, jingle bell, jingle bell rock. Jingle bells swing and jingle bells ring. Snowing and blowing up bushels of fun. Now the jingle hop has begun. Тэгээ би бас анх энэ хотод ирж байхад яг анхны жил нь нөгөө нэг талбай дээр очиод тэгтээ тэр яг он гарах үеэр биш нэг 29 билүү 30 очижсан байхгүй юу. Тэгсэн чинь гэрлийн шоу болж исэн. Тэр бүр амар гоё шоу байсан. Ингээд яг нөгөө төв засгийн газраагаас тэрнийх нь ингээд бүх тийм захиргаа тэрнийх нь бүх нөгөө цонхнуудын ингээд цагаан ямаар ингээд хаацсан. Тэгээ ингээд оройн ингээд гоё гэрлийн шоу болдог. Тэгэл амар гоё юмнууд гаргадаг заяа. Тэгэл ай майн амар чанга ингээд яг аяных нь нөгөө цохилтоор нь юм хүмүүс ингээд солигч мэддэг амар гоёсэн. Тэгээ дараа жил нь болоогүй, тэрний дараа жил нь болоогүй, энэ жил бас болохгүй ах уу. Тэгвэл тэр үед үдсэн болсон шүү дээ. Тийм. Shake up the happiness. Wake up the happiness. Come on, yo, it's Christmas time. Shake up the happiness. Wake up the happiness. Come on, yo, it's Christmas time. Шинэ жилийн бэлэгдэл амтан гэж байд юм болов. Нөгөө тэр жил нь ямар амтны жил байхын тэр нэг юм лөө? Тийм болов. Тийм манай Азууд л нөгөө нэг цагаан сар гарч иж яг тэр жил нь гардлаа гэж ярьдаг болохоос шиг Европ, Америкчууд болохоор яг он гараал яг тэр жил нь нөгөө нэг амтан хулган нь гарж ийн л гэж боддог. Тийм өчигдөр нөгөө нэг сургууль дээр гоё концерт энтер болоод тэгсэн чинь торт исэн байхгүй юу? Тэр тортон дээр нь амар том хулганы юу эс кремээр хулган эцэсэн. Даншир хулганы тараагүй ч шиг яг дээдлийн хулганы ингээд авцсан. Тэгсэн ирнэ бусад хэсгүүдийн нөгөөс. Тэр хулганы яах юм бол мэдхгүй хадгалах ч юм шүү. Кремээр хийв юм. Кремээр хийсэн тэгсэн ирнэ авцсан. Тэгээд мэдхгүй. Нуу ямарсан. Хайрын санагдадсан юм билүү. Тэр хулганыг л идмээр исэн юм. Сүүлийн ч хамаагүй. Орсын нэг юм нөгөө нэг Ёлки кино байдаг шүү дээ. Тэрээс хөөрхөн тий. Тэр шүү. Тэрний 1 2 3 дугаар анги нэг хөөрх. Тэгээд 4 нь жоохон сонин. Тэгээд 5 нь гайгүй. Нийт 5 анги гэдэм үү? Энэ жилээс гарах уу 6 нь? Гарахгүй хаа өнгөрсөн жил илүү тэрний өмнөх жил яг сүүлийн анги гэж гарч ирсэн. Бас л нөгөө шинэ жилийн гайхамшигын тухай үсттэй тий. Сайн юм болоод. Тэрэн дээр л нэрээ яг жинхнээс гайхамшиг болдгийг тий. Гэл нэг юм Орсын энэ өнцөгт ийм болж байхад тэр өнцөгт нөгөө нэг Орсын нэг хязгаарт ингээ он гарч яхад Москва Санктд дөнгөж салаада хутгаж идэг гэдэг. Тэгэж эхэлдэж шүү дээ нэрээ. Тэр бас гоё шүү. Харин тий. Тэгэл хөөрхийн амт ерөнхийлөгч. Гэтэ тэр нэг л видео гаргадсан болов ингээд нөгөө цаг болгон дээр ерөнхийлөгчийн үг хэлж байгаа нь гардыг штэ нөгөө цагийн бүс болгоноор. Тийм. Эсвэл Москвагийн цагаар хэлэлтгүй цагийн бүс болгоноор нь гард юм уу тий? Тийм би тэгж бодсон. Тэр ерөнхийлөгч үг хэлдэг. Өөр улсад хэлдэм л Орос Монгол хоёроос өөр улсад. Харин манай Монголд лав юу гэжсэн. Нөгөө манай ерөнхийлөгч болдог жил агааз. За. Тэр жил нөгөө нэг уг нь ерөнхийлөгч ганцаархнаа үг мөг хэлдэг штэ. Тэгсэн чинь ингээд улсын хурлын дарга ерөнхий сайд 2 амар даварцсан. Бас үг хэлж мэлээд чиг шиг.
Тэгээ амар манай ерөнхийлөгчийг манай энэ төр амар тийм дорд үтцсэн юм шиг санагдаад Батлах санал өгсөн юм уу? тэгсэн баха угсаа өөр сонголтоо өгч шүү дээ. Тэгэл Ямар устэрч. харин тийм амар ус төрчлөө. Тэгээд ямарчс тэр надад амар муухай санагдсан. Ингээд зөвхөн ерөнхийлөгчлөө гэлдэг байтал. За. Дуусахгүй ярина. Дуусахгүй. Ярэлэн. Толгонд юм орж ирэх хүртэл ярьсаар л. За дуусгая. Тэгээд сэтгэлийнхээ үгийг хэлээрээ сонсож байгаа хүмүүс тийм. За тэгээ 2019 биднэрт өрөөгөж өгсөн маш сайхан он байлаа. Тийм тэгээд эх жил 2020 онд манай монголчууд гоё Олимпиас салтан медаль аваад тэгээд өөр чинь би гоё төлөвлөгөө гаргая гэж бодлоо. Ер нь бол ерөөс төлөвлөгөө гаргадаг байхгүй юу? Тэгээд ер нь төлөвлөгөө бичиж гаргаж юмар юм байна. Тэгээд тэр нь биелэхгүй ч гэсэн дараа нь ер нь харахад гоё юм шиг санагдлаа. 20-30% биелэлтэйс ч гэсэн тэгээд таад ч гэсэн бичээд гоё төлөвлөлөөд зэрэг ирээд их чагааг бол тийм. Тэгээ нөгөө Ёлки кинон дээр нөгөө нэг цаасан дээр хүслээ бичээд тэгээ шатаагаад шампасгандаа хийгээд уудаг. тийш тэ нэр орсууд тэгээд идэв шнэ. Тэгээ шатаасныгаа ингээд төрөвчөнд тэгээд идэх ч л үнсээ. Тийм. Тэгээ нэг эмэгтэй нөгөө нэг амжихгүй тэгэл нөгөө цагийн бүс олгон дээр очиод замын унаа суугаа яваад идэв шнэ. Тэгээд бас тэгэрээ хүслээ гой цаасан дээр бичээд шатаахгүй маа гэхэд зүгээр нэг шилэнд ч юм уу эсвэл нэг номныхаа завсар хийгээд гоё авчуулаарай. Манай подкастыг сонсож байгаад маш их баярлалаа. Зүрхнийхээ гүнээс зэнастр орчжээ. Аз жаргалыг хүсье. Тэгээд энэ дугаар маань манаас энэ оны сүүлийн дугаар бол биш. Тий. Дараа 7 хоногт дахин уулзах болно. Тий. Магадгүй 2 удаа уулзчих магадгүй. Үний хинж тааш. Тэгээд тэгтээ гоё наа. Сайхан амраарай. 15 урлаг Монголд хөгжихийн төлөө. За тэгээд сайхан амраарай. Үгүй. Удаан хүлээсэн цасан ширхэг нэг л өглөө орчих ёо. Ухаангүй хайртай чамда би нэг л сонин дасчих ёо. Улсын оргол цас мөсөн цагаан өнгөөр хорвог чимж удахгүй онцолгдох мөчирнэ. Хүйтэн жавар өдөсүлээ үгийн мөдрөл цаана хизүүч хөрхөн чамда хэлэх үгүй очих занда дарчих би хүүн додон цасан ширхэг сарна болгоод чамд өгөөд хаалуу сэтгэл чинь хай